За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр 10 дугаар ангийн математикийн хичээлдээ тойргийн номын урт дугуйн сектор сегментийн талбай гэсэн хичээлийг үзнэ. За хичээлийн зорилго маань мэдээж тойргийн номын уртын тухай болон дугуйн сектор сегментийн талбайн тухай үзэх юм аа. За өмнө бид нэр дугуйн тухай үздэг. 9-р ангид дугуйн талбайг яаж олох тухай, тойргийн уртыг яаж олох тухай үзсэн байгаа. Дугуйн талбай бол PR квадрат, S тэнцүү PR квадрат гэдэг олддог бол тойргийн урт бол c тэнцүү 2πr гэсэн томьёогоор олддог байна. За энийг бид мэдж байгаа. За тэгвэл тодорхойлтыг дараах тодорхойлтыг хамтдаа уншицгаая. Оройн тойргийн төв дээр орших талууд нь тойргийг огтлсон үнцгийг төв үнцэг гинэ. Төв үнцэг дотор орших тойргийн хэсгийг уг үнцгийн тулсан ном гинэ. Тойргийг 360 тэнцүү хэсэгт хуваасны нэг хэсэгт харгалзах төв үнцгийг үнцэг хэмжих нэгж болгон авч 1 градус үнцэг гэдгээ. Номыг тэнцүү тулсан төв үнцгээр хэмжинэ. Түүнд тулсан төв үнцгээр хэмжинэ. За тэгвэл 1 градусын төв үнцэгт харгалзах номын урт бол тойргийн уртыг 360 болсонтой тэнцүү байх нэ. За тэгвэл төв үнцэг дотор орших дугуйн хэсгийг сектор гэж нэрлэдэг. Сектор. За манай энэ зурган дээр сектор гэдэг энэ дээр зургийг зурсан байна. Үндсэндээ бол төв үнцэг дотор орших дугуйн хэсэг. Энэ дугуйн хэсэг төв үнцэг бол энэ AOB гэсэн үнцэг бол төв үнцэг тийм ээ. Төв үнцэгт орших дугуйн хэсэг. За энэ төв үнцгийг сая энэ дээр багш дахиад нэг тайлбар өгье. Энэ тулсан ном гэж юу хэлж гэнэ үү гэхээр тулсан ном бол за энэ дээр нэг зураг хэвтүүлээ. Тулсан номын тухай бас нэг зургаар тайлбарлая гэж бодож байна. За одоо жишээлбэл энд тойргийн төв энд байла. За тойргийн төвөөс нэг арай тус татчихъя. За гэмэлж. За дахиад нэг арай тус татчих. Өдөр. За ингэж. За ингэ арай тус татчих. За арай тусыг энэ тогтолцож байгаа тийм төв дээр тогтолцож байгаа. За энэ шиг ингэ үсчих ш. За тэгвэл энд нэг альфа үнцэг байлаа гэхэд энэ ном бол альфа ном буюу энэ тулсан номтойгоо шууд тэнцүү. Өөрөөр хэлбэл төв үнцэг гэдэг бол харгалзах номынхаа урттай тэнцүү. Энэ номыг хэмжихдээ бид нар энэ үнцгэр хэмжих нэ гэсэн. Одоо жишээлбэл альфа үнцэг 30 градусын үнцэг байлаа гэхэд А, N, B энэ дэр N үсэг хүчин тавьчих. Яагаад энэ үсэг тавьж байгаа нөхөр А, B ном гэдгээр энэ том номын тухай ярьж магадгүй учраас энэ жижиг ном гэж тодруулахын тулд номынхаа яг энэ авах гэж байгаа тал дээр N үсэг жижиг N үсэг тавьчих юм бол номыг ихэнхдээ ийм тэмдэглэдэг. За тэгвэл энэ 30 градусын ном байх нэ. Тэгвэл номыг бас үнцгэр хэмждэг баг. За тэгвэл тойргийн номын тухай ярьсан учраас энэ дэр өгшин тодрууллаа. Тодорхойлт нэг дээр энэ зургийг бас тэмдэглэж авал зүгээр. За тэгээд 360 тэнцүү хуваана гэж байгаа. За арай тус дээр мэдээж тойргийн 360 тэнцүү хуваана гэдэг бол 360 ширхэг арай тус татна гэсэн төв дээр оройтой. Мэдээж арай тус татна гэдэг бол төвөөс 360 ширхэг арай тус татчих нэ. Тэгвэл нэг хоёр арай тусын хоорондох номын хэмжээ бол 1 градус үнцэгт харгалзах номыг хэлэх нэ. Тэгвэл номыг хэмждэг нэгж бол 1 градус үнцэг. За тэгээд цаашлаад бид нар одоо 30 градусын үнцэг 30 градусын ном гэж ярих юм бол тулсан ном төв үнцэг хоёр хоорондоо тэнцүү байдгаа гэсэн. За тэгвэл 1 градусын үнцэгт харгалзах номын урт бол 2πr-ийг хуваадаг нь 360. 2πr бол тойргийн урт тийм ээ. Тойргийн уртыг 360 тэнцүү хуваачиж байгаа учраас 360 хуваахаар 1 градусын төв үнцэгт харгалзах номын урт болдог нэ. За тэгвэл одоо 30 градус гэдэг юм л энийг 30-аар урьжин 60 градус гэвэл энийг 60-аар урьжин гэсэн үг тийм ээ. За тиймэрхүү байдлаар ингээд номын уртыг олж болдог байна. За тэгэх юм бол за дараагийн тодорхойлт маань ямар тодорхойлт вэ гэхээр секторын тухай. За сектор сегмент гэсэн дугуйн сектор сегмент гэсэн ойлголтыг өнөөдрийн хичээлээр бас үзэх ёстой. За тэгвэл төв үнцгтэр орших дугуйн хэсгийг сектор гэнэ гэж байна. Төв үнцгтэр орших дугуйн хэсгийг сектор гэнэ. За өөрөөр хэлбэл энд зургаар өгсөн байна.
За энэ сектор бол энэ битүү төрсгөсөг. За энийг үргэлбэл энэ секторын тухай ярих юм бол 2 радиус болон нумаар хязгаарлагдсан энэ одоо бид нэр ихээр бол төрсөдрийн торт гэж ярьдаг. Тортны зүсэм торт ч зүсэм пицца ч тийм ээ. За энэ бол сектор гэсэн төрс байна. За секторын тухай төрсөлөх юм бол ийм төрс баг тий. За тэгвэл секторын талбай олох тухай бид нэр өнөөдөр үзэх ёстой. За секторын талбай болохоор яадаг юм бэ гэхээр дугуйн талбайг 360 хуваагаад тэгээд энэ үнцэг альфа үнцэг бол төв үнцэг нь альфагаар хүрчихнэ. Өөрөөр хэлбэл альфа хэмжээтэй төв үнцэгт харгалзах секторын талбайг болохоор энэ томьёо гаргадаг. За альфа үнцэгт харгалзах альфа төв үнцэгт харгалзах секторын талбай бол ингэж болдог байна. Мэдээж 1 градусын төв үнцэгт харгалзах секторын талбай бол дугуйн талбайг 360 дугаар тийм ээ. Дугуйн талбай чинь шүү дээ. Дугуйн талбайг 360 дугаарчаар 1 градус харгалзах секторын талбай болдог. За тэгвэл альфа төв үнцэгт харгалзах секторын талбай бол энэ талбай болдог нэ. 1 градусыгаа альфагаар үрчичнэ. 1 градусын хооронд альфа өөрөлдвөл альфа ширхэг 1 градус гэж ойлгох нь шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо сектор талбай ингэж болдог. За тэгвэл сегмент гэж дугуйн сегмент гэж юу хэлдэг юм бэ гэхээр хөвч болон номын хэсгээр хөвч болон дугуйн хэсгээр гэж байна. За хөвч дугуйн хэсэг хоёрын хооронд хязгаарлагдсан ашигдсан дүрсийг бол сегмент гэж нэрлэдэг. За сегмент бол одоо энэ цэнхрээр зурагдсан байна. Энэ бол сегмент байна. Сегмент. За сегментийн талбайг яаж олох вэ гэхээр мэдээж томоороо бол сектор байна тийм ээ. Секторээс АОБ гэсэн гурвалжны талбайг хасчих юм бол сегментийн талбай болддог байна. За сегментийн талбайг бас тэмдэглэж авах хэрэгтэй. Секторын талбайг дээр олсноороо бид нэр альфа үнцэгт харгалзах секторын талбай болохоор PR квадратыг үрждэг нь альфа хуваадаг нь 360 гэж хэлсэн бол эндээсээ гурвалжны талбайг хасчих нэ. АОБ гэсэн гурвалжны талбайг хасах нэ. За эдгээр сектор сегментийн талбай болно. Тойргийн номын урт болдог томьёонуудыг ашиглаад за дараах бодлогыг хамтдаа авцгаая. За бодлого 1. Дараах сектор болон сегментийн талбайг бол гэсэн бодлого байна. За дүрслэгдсэн байгаагаар төв үнцэг маань буюу альфа үнцэг маань 130 градус гэж өгсөн байна. Альфа үнцэг 130 градус гэж өгсөн байна. За 130 градуст харгалзах эхлээд секторын талбай хэдүүлээ олъё. За секторын талбай болохдоо PR квадратыг үрждэг нь альфа хуваадаг нь 360 градус гэж байна. За тэгэхээр P-г үрждэг нь R маань хэд гэж өгсөн бэ гэхээр 10 см гэдэг өгсөн юм байна. За тэгэхээр 10-ын квадрат үрждэг нь 130 градус хуваадаг нь 360 градус гэсэн бодлого байна. За энэ арифметик үйлдэлийг хийх юм бол за хэдүүлээ хийхээр юу болох вэ гэхээр P-г үрждэг нь 100 130 хуваадаг нь 360. За P хэдүүлээ P гэдэг томьёоны ойролцоогоор 314 гэдгийг мэдж байгаа. За энэ утгуудыг орлуулхлаар 113.4 гэсээр гарах. 113.4 секторын талбай. За сегментийн талбайг болохын тулд бид нарт секторын талбайгаасаа гурвалжны талбайг асах гэсэн. Гурвалжны талбай. За гурвалжныг энийг O гэд, энийг A гэд, энийг B гэд тэмдэглэж. За тэгвэл гурвалжин AO B-гийн талбайг олох гэсэн. За тэгэхээр гурвалжин AO B-гийн талбайг болохоор бид нар мэдж байгаа ямар томьёо ашиглавал боломжтой вэ гэхээр гурвалжны хоёр тал хоорондох үнцгийг синусаар үржээд хоёрт уаадаг талбай болох томьёо байгаа. За тэгэхээр 10-ыг үрждэг нь 10 үрждэг нь синус 130 градус хуваадаг нь 2 гэсэн. За тэгэхээр
100 гүрждэг нь синус 130 дээр хэд байдаг вэ гэхээр бүгшин тэрийг гаргаж ирэхийн тулд энэ дээр тригонометрийн 0-оос 180 градус дээрх синус косинусын утга болоход хэрэглэгддэг энэ зургийг оруулж ирсэн байгаа. Өмнөх хичээлүүдээр бид хэд үзсэн синус бол y-ийн тухай ярьдаг учраас энэ дээр хэдүүлээ улаанаар ингээд тодруулах зурчээ. За энэ маань юу тань байна уу гэхээр 0.076 хавцаа байна. За тэгэхээр 0.76-гаар үржээд 2-т боч. За тэгэхээр энэ маань ойролцоогоор бодож байгаа учраас энийг ойролцоо гэж ойлгож байгаа. Тэгээд шууд 0.76 гэж бас хэлж болохгүй. За 38 татцуул. 38 см гэрлээ гэсэн. За тэгэхээр сантиметр квадрат гарна тийм ээ 38 см. 10 см-ийг 10 см-ээр үржиж байгаа учраас 38 см квадрат талбай өгч байгаа учраас тийм. За тэгвэл сегментийн талбай маань юу болох вэ гэхээр секторын талбай буюу 113.1-өөс хасдаг нь гурвалжны талбай буюу 38 см квадратыг хасахаар 75.4 гэс хариу гарах нэ. 75.4 гэс хариу гарах нэ. За эдгээр нь бас бүгдээ сантиметр квадратаар яригдана тийм ээ. За ингээд нэгдүгээр одлого бодогдлоо. За хоёрдугаар одлого маань ямар одлого байх вэ гэхээр будсан дүрсийн талбайг олоо гэсэн байна. За будагдсан дүрсийн талбай бол гэсэн бодлоо. За будагдсан дүрсийг ингээд ажиглавал ямар дүрс байна вэ гэхээр за 5 энэ хүртлээр 5 энэ хооронд 3 гэдэг чинь нийтдээ 8 арай тустай тойрог. За нэг том тойрог байх. Том тойргийн арай тус бол 8 байх. За жижиг тойргийн арай тус бол 5 байх. За энэ доторт бол дахиад нэг тойрог байна шүү дээ, тий. Жижиг тойргийн арай тус 5 байх нэ. За тэгвэл том тойргийн талбайгаас жижиг тойргийн талбайг хасчих юм бол энэ одоо цагиргийн талбай гарч ирнэ гэсэн үг тий. Цагиргийн талбай дотроосоо дахиад том тойргийн сегментийг хасцсан байна. Юу секторыг хасцсан байна. Энэ 60 градусын төв өнцөгт болсон 60 градусын төв өнцөгт харгалзах секторын талбайг бас хэдүүлээ олох нэ. За энэ бол том тойргийн сектор байгаа учраас том тойргийн секторыг олох бодол хийгдэх нэ. За тэгвэл том дугуйн талбайг олж болно тий. За дугуй том гэж шийдвэрлээ. Том дугуйн талбай бол π үрждэг нь 8-ын квадрат буюу 64 π гарах. За жижиг дугуйн талбай бол жижиг дугуйн талбай бол π үрждэг нь 5-ын квадрат буюу 25 π гарах нэ. 25 π. За тэгвэл одоо 8 арай тусдаа секторын талбай 60 градусын өнцөгт харгалзах. За тэгэхээр π үрждэг нь 8-ын квадрат үрждэг нь 60 градус хувааддаг нь 360. За секторын талбай ингээд хэлцчихдэг тий. За тэгэхээр 6-ны 64 π буюу 10 бүхэл 3-ны 2 π болох. За секторын талбайг тулчлаа. За тэгвэл одоо бидний будагдсан дүрсийн талбай буюу бодлогын хариу. За эндээс явъя тийм ээ. S будагдсан дүрс гэж. За будагдсан дүрсийн талбай бол юу татнасаа байх вэ гэхээр том дугуйн талбайгаас жижиг дугуйн талбайг хасаад дээрээс нь 60 градусын төв өнцөг бүхий секторын талбайг хасах нэ. За тэгвэл бодлого маань 64 π-гээс хасдаг нь 25 π хасдаг нь 10 бүхэл 3-ны 2 π. За бодлогын хариу гүйцэтгэх юм бол 28 бүхэл 3-ны 1 π гэсэн хариу гарах. За π-г хэдүүлээ 314-өөр үржүүлээд орлуулж болно. Пи хэлбэртэйг ингэж үлдээж бас болдгоо. За тэгвэл энэ бодлогын маань хариу 28 бүхэл 3-ны 1-ийг үрждэг нь пи гэсэн хариу гарлаа. За хоёрдугаар бодлогын хариу маань 75.4 см квадрат гэж гарсан. За сегментийн талбай тий. За секторын талбайг бас энд гарцсан. Сектор болон сегментийн талбайг болоорой гэсэн бодлого байсан учраас за ингээд тодруулж сектор сегментийн талбай болчлоо. За тэгвэл одоо
3 дугаар бодлоготойгоо танилцуулъя. 3 дугаар бодлого будсан дүрсийн талбай өгөгдсөн бол радиусыг олгож байна. За талбайг нь юу гэж өгсөн бэ гэхээр S будагдсан дүрсийн талбай бол 12π гэдэг үгдсэн. Энд 12π. За төв өнцөг буюу секторын өнцөг 120 градус гэдгсэн байна. Тэгээд бидний олох ёстой зүйл юу вэ гэхээр радиусыг олгоно гэсэн байна. За тэгэхээр секторын талбай олохдоо бид нэр πr квадратыг үрждэг нь альфа өнцөг хувадаг нь 360 градус гэж байна. За энэ дээр орлуулъя гэвэл π үрждэг нь r квадрат мэддэхгүй байгаа өнцөг маань 120 градус хувадаг нь 360 градус. За харьцуулахаар 120 362-ыг хуваахаар πr квадрат хувадаг нь 3 гэсээр орлоо. За энэ маань юутай тэнцвэ вэ гэхээр өгцөн ёсоор 12π-тэй тэнцвэ. За сольж үржүүлээд 1-ний 12π гэд үржихээр r квадрат маань π устчих чинь тийм ээ. 12-ыг 3-аар үржээд 36 буюу r маань 6-т тэнцвэ. Үйлбэл дугуй радиус 6 см байна. 6 байх тийм ээ. 6 нэгж байх. За эдгээр 3 бодлого болон за өнөөдрийн үздсэн сектор сегментийн дугуйн сектор сегментийн талбай тойргийн номын уртыг ашиглаад эдгээр онлын хэсгийг болон бодогдсон бодлогоодыг маань сайн ойлгож хараад хүүхдүүдэд 3 жишээ бодлого өгшин тайлбарлаж өглөө. За дараах 3 бодлогыг гэртээ бодоорой. Амжилт хүсье.